Жирэмслэлтийн талаар найз нөхөд гэр бүлийнхэндээ хизээ хэлэх вэ? Энэ сэдвээр маш олон таамаглал, хуучны итгэл үнэмшил байдаг. Хэрэв та найз нөхөд хамаатан садны зөвлөгөө, муухай түүхүүд зэрэг эдгээрийн бүгдийг үл тоомсорлож чадвал та тест дээр 2 зураас харах даруйдаа энэ баяр үйл явдлын талаар шууд хуваалцаж болно. Жирэмслэлт, төрөлт болон хүүхдийн эрүүл мэндэд энэ нь ямар ч нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ энэ нь ойр дотны хүмүүсийн ярих түүхүүдээс нөлөөлж болно. Эдгээр түүхүүд ихэвчлэн баяртай урам зориг өгдөггүй байдаг. Надад хүмүүс ярихдаа ямар нэг зүйл буруугаар эргэсэн. Хэрхэн өвдөлттэй байсан, төрөх үед хэрхэн өвдсөн, төрөлтийн үед ямар хагарал үүссэн гэх мэт зүйлсийн тухай ярьдаг. Эдгээр түүхүүд ирээдүйн ээжийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болно. Түүний сэтгэл хөдлөлийн мэдрэмжээс хамааран түүний дааврын түвшин өөрчлөгдөж болно. Тэрээр эдгээр түүхүүдийг өөр дээрээ тусгаж авч толгойдоо сөрөг хувилбаруудыг эргэцүүлэн бодож, стрессийн гормоныг нэмэгдүүлж, улмаар өөрт нь болон хүүхдэд сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн 12-7 хоног хүртэл жирэмслэлт зогсох эрсдэл маш өндөр болохыг анхаарах хэрэгтэй. Хэрэв ямар нэг зүйл буруугаар эргвэл хамаатан садан танилуудад юу болсон, хэрхэн, яагаад гэдгийг тайлбарлах шаардлага гарна. Таны хариулахыг хүсэхгүй олон асуултууд гарч ирэх магадгүй болно. Тиймээс хэрэв та сэтгэл хөдлөм хүн бол нуух боломжгүй болсон үедээ л хэлэх хэрэгтэй. Би анхны жирэмслэлтээ 27 хоногийн дараа ээжэд хэлсэн. Учир нь айдас төрж муунууд тусах вэ гэж бодсон. 4 дахь жирэмслэлтээ мэдсэн даруйдаа хэлсэн.